ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Хорвоо буруутай гэж үү? Өгүүлэлэг. Өглөөний наран дээр хөөр мандаж, тоон завсраар шинэ өглөө ирж буйг элтгэх мэт гэгээ татуулан тусна. Өөрөө нүүрэн дээр нь нарны туяа тусгад сэрхгээ чадахгүй хэвтэнэ. Үүд онгорхой байгаа бололтой. Гадаа үнэ мал мөөрөлдөн хөдөө талын ижил тасал болсон анхлуун цэвэр агаар хамар цоргих нь нэн тааламжтай. Тэрээр нүдэн ухалсаар хамаг бие тэнэлгэн нэг сайхан сунаагаад өндөөтөл ээж нь аль хэдийнэ босчихсон цай үйд сов. Өөрөө нэг өглөөч болов эртгэн босоод ээждээ цай чанаад өгчихгүй хэмээн өөрийгөө буруутгасаар бушуухан өндөөж, "Өө ээж, бас л өөрөө үнийгээ саагаа юу? Намайг дуудчихгүй дээ. Би ямар амралтанд ирсэн биш. Наам унтчихсан байна штэ. Ямар сайхан байна. Таныга гэрээ ямар их санава." Гээд хошуугаа унжуулан сайлын үнэр нэвчингсэн ээжийнхээ хүрэн тэрлэгэнд наалдан хүзүүдэн автал долгор охиноо зулаа дээр нь үнэрлэн үсийг нь элбингээ. "Иш, миний муу охин л ээжигээ гэх юм да. Амралтаараа ирсэн хүн жаахан амраад явалгүй яах вэ? Ээж нь ямар ганцаараа байж сураагүй ш. Ганцаарч болов ээжийнхээ цайг уугаад сайхан амраад яв охин минь. Одоо сургуулаач төгсөх болчихлоо. Нэг жил юу байх вэ? Муу эцгийн чинь үлдээсэн жаахан юм ямарч байсан охиныг минь сургууль төгсгчих байхаа. Миний охин их ядарсан бололтой хурхраад л унтаад байна лээ." "Пэ яана тийм үү? Ямар ичмэр юм бэ? Эмэгтэй юм байж хурхраад байхдаа яахав дээ?" Ингэж хэлээд тэр хоёр энээлдэн байтал цайж буцалж шинэхэн тогооны өрөмнөөс бялхтал хийн боорцог дэвтэн идлээ. Өөрөө цайлах хоорондоо ээждээ хотын сонин сайхан сургуулийн сонин гээд хуучилж байснаа хэдэн туглаа бэлчээрлүүлэхээр гарлаа. Өөрөө бусдын ладил эгэл даруухан хөдөөний бор охин. Тэрээр багаасаа морь мал дагаж явсных их иршүүд. Ганц ахтай. Ах нь багаасаа хот газар бараадан сургууль төгсөөд тэндээ гэрлээд суурьсан ажээ. Жилдээ цагаан сараар л нэг ирж золгоно. Өөрөө хотод ахиндаа байж болох боловч ааш муутай их нэртэй нь муудалцсан гараад дотуур байранд байх болжээ. Аав нь эрт өнгөрсөн болохоор өөрийн хувьд ганц санаж сарвай хүн нь ээж нь л билээ. Өөрөө одоо төгсөх анги. Зун болгон л ээждээ яарсаар гэртээ ирнэ. Энэ удаа ирэхэд ээж нь нэг л ядруу байх шиг харагдав. Тэрээр дотроо хөөхий ээж минь ганцаараа хизүүл байдаг байхаа да. Сургуулаа олигтойхон төгсчхөөд ажил хийн ээжигээ хажуудаа авчгаад нэг сайхан жаргаах юмсан. Ахаас өөр олигтойхон хүн байсан бол өдийд эхнэрийнхээ гарыг харалгүй ээжигээ хажуудаа авчихсан бөмбийл гэж байхгүй юу? За тэр хүний хэлэгч яах вэ? Тэрээр туглаа бэлчээж ус авчрангаа ийхүү бодож явлаа. Хоног хугацаач харавсан сум шиг өнгөрч нэг л мэтгэд 10-атхан хоноод буцах болчихсон байв. Яагаад ч юм ээжтэйгээ өнгөрөөсөн энэ хэд хоног нь түүнд дэдэндүү жаргалтай байлаа. Нэгэн орой долгор охинтойгоо ярьж сууснаа урд нь хизээч энэ талаар ярьдаггүй байж их л нухацтайгаар ийхүү хэлжээ. "Миний охин одоо нас биенд хүрлээ. Сургуулааш төгсөх гэж байна. Миний охинд үерхдэг хүү бий юу? Хэрвээ байдаг бол ээжээсээ зовох юу байх вэ? Хүн эрдэм нонтой болох хэрэгтэй хэдий ч бүсгүй хүнд чинь сайн ханы нөмөр өмг түшиг шиг чухал юм байдаггүй юм шүү дээ. Миний охин томоотой ээж нь сайн мэдэж байна. Тэглээгээд бусдаас хол хүндий найз нөхөдгүй зожиг байж болохгүй шүү. Чамайг ажаад байхад нь ерөөсөө найз нөхөд гэж юм ярихгүй юм. Ийм байж болохгүй. Миний охин гэлээ. Үнэндээ үүрээд хэлэх үг олдсонгүй.
өөрийн ирэхгүй хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Тэрээр 10 жил байхдаа сургуультай гайгүй нэр хүндтэй, найз нөхдөдтэй байсан. Харин оюутан болоод нэг орой ангийнхантайгаа танилцах үдшилтэд орчхоод жаахан оройтод иртэл ах бэр ихч хоёр нь зэрэг загнан бүр гар хүрээд ав. Түүнээс болж өөрөө хүнтэй найзлахгүй, өөрийгөө хүн дээрвснээр түүнд үнэндээ одоо ангид нь дотнчлон найзалдаг хүүхэд байдаггүй. Долгор охиноо уйлуулсандаа сэтгэл зовон өөрийгөө буруутхан дэми юм ярьж байж охиноо уймруулв хэмээн дотроо шаналн суулаа. Түүнээс хэд хоногийн дараа өөрөө явах нь бүрд өгсөн тул долгор охиндоо ааруул базан ээзгээ үйж өрөм загсаан тос хайлаад тэр хоёр хэрэндээ хөөхөн завгүй байлаа. Тэр орой хоолоо идчгээд ээжигээ ажвал нүднийх нь гал сүүмийн цаанаа л нэг зовирлонгой харагдав. Ээжээ, та зүгээр үү? Царай чинь нэг л базаахгүй харагдах чинь. Өвдөж барайгүй зү. Охиндоо нуулгүй хэлээрээ. Ээж нь зүгээрээ. Жаахан хүзүүл хөшөх янз ороод байна. Одоо ч хөгшрөөд баргийн эмний ая даахгүй болоод байна уу да. Миний охин юундаа санаа зовх вэ? Энэ халуунд л ингэж байгаа биз хэмэв. Өөрийн дотор ч онгойн өвчин хууч хэлэх нь бүүхэл хамрын ханаад ч хурч үзээгүй шахам чэрэг биетэй болохоор тэгсгээд өнгөрлөө. Явхаас 3 хоногийн өмнө өөрөө мөн л өглөө басан усанд явчихад гэртээ иртэл ээж нь харагдсангүй. Гайхан ээж тийшээ харвал аргал түүхээр явсан бололтой арг нь харагдахгүй байв. Өөрөө хүйтэн зэлгэн хярам залгилчхаад гэр доторх ойр зүрийн ямаа цэвэрлэн хэсэг удсан ч ээж нь ирдэггүй. Тэрээр гайхан өөрийнхөө ирсний эсрэг зүгт хойноос нь явлаа. Гэтэл нэг дов даваад харвал тэр тэнд нэг бөөн бараа юм газар хэвтээ харагдах нь тэр. Сайн харснаа ээжийнхээ хүрэн тэрлэгийг таниад арай химэн бодохын зэрэгцээ нүднээс нь нулимс бөмбөрөн ээжээ химэн хар хурдаараа бүдчихэнгүй лээ. Өөрөө гүйсээр ээж дээрээ очвол ухаангүй хэвтэж байлаа. Тэрээр уйлан өргөх гэтэл даасангүй. Арга нь барагдан ээж тийшээгээ харвал аз болж ойролцоо нэг зүс мэдэх залуу явж тааралдав. Хоёулаа арайхийн өргөн түүний морин дээр хэвтүүлэн түшээд гэрлүүгээ яв. Залуу орон дээр долгорыг хэвтүүлээд эмч авчирхаар яаравчлан гарлаа. Өөрөө уйлан ээжийнхээ гарыг атхан "Ээж, та битгий охиноо айлгаад байл да. Та минь ханаад ч хурч үзээгүй шахам хүн юу гэж ийм хурдан өвөх юм бэ? Таныгаа гомдоосон бол уучлаарай. Миний ээж, та минь нүдээ нээчгэлдэ. Нөгөө сайхан инээ дээрээ охиныгоо нэг харчхал та. Би таныг одоо орхиж явахгүй. Хоёулаа хамтдаа л байна. Та зүгээр л ядраад унтаж байгаа тийм ээ? Охиноо хүлээж байхгүй. Тэгвэл хоёулаа хамт аргалж яваад би таныхаа дуулах дуртай дууг хамтдаа дуулж өгнө. Миний ээж, та минь байхгүй болчихвол гав ганцаараа би яах юм бэ? Тэрээр энгэрийг налан уйлан байснаа гэнэт нэгийг санан зүрхэн тушаан чагнавал тэртээ мухарт бүдгхэн цоглох сонсогдов. Гарынхан судсыг барин үзвэл гарынхан алга халуу шатсан судсныхан лугшилт үл ялэг мэдрэгдэнэ. Өөрөө нулимсаа харчин үсээ арагшаа илбээд алчуур хүйтэн усаар норгож духан дээр нь тавьтал ээжийнх нь хамаг хар хөлс зутгчихсан байв. Тэрээр хуурай алчуур аван арчиж өгөөд дээлийг нь наас цааш нь эргүүлэн арайхийн тайллаа. Тэгээд ээжигээ зөөлөн гихч нь удаан үнсээд охин нь сайхан цай чанаад хар шүл хийгээд өгье. Одоо имж ирж байгаа. Муу ёртой юм уйлаад химэн өөртөө хилэн бушуухан босоод гал өрдөн цай уйлаа. Цайч буцлан гаргаж байтал ээж нь яраглах шиг болов. Эргэн харвал ээж нь нүдээ нээчихсэн ямар нэг юм хэлж буй бололтой ам нь өмөлцөн. Өөрөө хажууд нь очин аманд нь чихээ наан сонсхийг хичээсэн боловч хий хуржигнэхээс үл хитэрнэ. Өөрөө миний ээж та битгий юм ядарчихна. Ам нь хатаж байна уу? Охин нь сайхан цай чансан гээд халбгаар цай хөргөн аманд нь хийж өглөө. Долгор хөдлөхийг хичээсэн ч нүдээ хөдлөх нь хүртэл хүнд оргон бие нь яг л хүний хаятай өөрт нь үл захирагдана. Долгороо 3 халбгаас илүүг ууж чадсангүй.
амаараа буцаан гаргаад байв. Урд нь сандран бүндгнөх охиноо хараад ингээд орхиод явлаа гэж үү? Яан да миний муу бор охин, надаас хойш. Нэгч болов их ч юм уу, өөрийг нь гих хөнгүү ядахтаа ах нь олигтойхон юм байсан бол би юундаа хоргодож санаа зовх вдэ. Энэ муу охин л надаас хойш хэцүүднэ. Охиндоо нэгч болов үг хэлчих юмсан хэмээн дотроо шаналн хийл хуурай ансаг норгон хэржигнэхээс хэтрэхгүй болсонд өөртөө гутран хэвтэнэ. Үүрээ ээжийнхээ нулимсыг арчиж өгөөд дагаж уйлж хямруулж болохгүй шүү хэмээн шүдэ 100 арайхийн нулимсаа дотгошин залгиж байхдаа өөрөөсөө ийм их дэвчээр гарч байд гайхсаар байлаа. Гэвч энэ удаа түүнд олон юм бодох цөхөө байсангүй. Ээжийнхээ доор хуурай даавуу дэвсэж өгөөд алчуурыг нь солин үнсэхдээ яагаад ч юм энэ л ариухан дахин давтагдахгүй сайхан үнрийг хизээч мартахгүйгээр өөртөө шингээх гэж буй мэт удаан гихч нь шуналтай үнслээ. Ээжээ, та сайхан амарч бай. Охин нь хурдхан шиг хар шүл хийгээд хий. Эмнэлэгт очиод үлсэнгээд өндийхтөө өөдрүү хялмхийн ямар удаж байна хэмээн бодоод хоолой хийхээр маха татлаа. Тэрээрээ байн эргэн хартал ээж нь түүний хөдөлгөөн бүрийг харан хэвтэнэ. Өөрөө ч аль болох цоглог байхыг хичээн ээжийнхээ хамгийн дуртай дуу болох 15-ны сар хэмээх ардын дууг аялан эмнэлэгт очиод хэрэг болох ойр зургийн юм давхар бэлдэж байлаа. Нэг мэдсэн гал дээр нь шүлэн дэврэн гэрээр нэг хиншүү ханхлав. Өөрөө шүлөө гарган дээр нь тунсан нэтгийг нь аваад ээжийнхээ аманд халбагдан хийж өглөө. Санаа дагаад штэгсэн үү, ээж нь овоо гайгүй болж байх шиг санагдана. Долгор охиноо үнсий хэмээ ойртуулан зулаа дээр нь удаан үнсэн хамаг хүчээр шавхан сул дуугаар "Миний охин хизээч амьдрал цөгөрч бууж өгч болдоггүй юм шүү. Юу ч тохиолдсон маргааш гэдэг өдрийг мартаж болохгүй. Зоригтой, ухаантай байж хүн чанараа хизээч бүүгээгээрэй. Яаж ч явсан хэн нэгэнд хар буруу санаж, атгах санаа агуулгүй, уужим хүлээцтэй байгаарай. Ажлын хүндийг гололгүй хийж сэтгэлийн хаттай яваарай" гээд амьсгаадан амаа шилэмдэв. Өөрөө чимээгүй сонсож байснаа. "Ээжээ, охин нь ойлголоо. Тэгэхдээ та яагаад ийм юм яриад охиноо айлгаад байгаа юм бэ? Энэ эм чинь ямар уддгийм бэ? Хоёулаа эмнэлэгт очиод та идэгнэ. Тэгээд дандаа хамт байна" хэмээн өөрийн ирэхгүй уйлчхав. Долгоор муухан мушээснаа ингэрлүүгээ харав. Өөрөө мэдэх болохоор тайлбарт тавьсан дээлийнхэн дотор талд байх жижиг халааснаас авдрын түлхүүр гарган өглөө. Өөрөө хизээч ээжийнхээ зөвшөөрлгүй энэ авдрын түлхүүрт хүрдэггүй үлээ. Долгоор нэг юм хэлж байгаа бололтой амаа ангалзууснаа гинэт хэг химэн уртаар амьсгаа аваад толгой нь хажуу тийшээ гулдайн гар нь сул унжаад ирлээ. Өөрөө түлхүүрийг нь өөрийнхөө халаасанд хийх хоромхон агшинд ээжийнхээ эвгүй дуугарсанд чочин харвал царайн цайгаад гар нь унжаад нэг л биш болоод ирлээ. Тэрээр орь дуу тавин ээж химэн налан унтал хин нэгэн түүнийг түшин авлаа. Эмч ирсэн ч нэгэнд хоцорчээ. Яах гэж харуулт өгсөн хүнийг хөдөлгөж байгаа юм бэ? Эмчийн энэ үгийг л хагас дутуу сонссон өөрөө ээжигээ үгүй хийсэн юм шиг санагдахад гол дундуур нь нэг юм огшин ухаан алтан унлаа. Гэвч эмч шуурхай гэж болох бүхий л арга хэмжээг авсан ч долгор аль хэдийн эргэж ирэхгүйгээр энэ орчлонгоос бүр мөсөн нисэн одсон байлаа. Өөрөө ухаантай ухаангүй хоёрын хооронд энэ хэдэн өдрийг өнгөрөв. Хотоос ах нь эхнэрийн хамт яаралтай ирэн ажил явдлыг хариуцсан дуусглаа. Өөрөө хэдхэн өдрийн дотор нүднээс нь гарan цээжин дотор нэг л хоосон оргиод юм бүхэн утга учиргүй хар дарсан зүүд мэт болов. Ээжигээ хөдөөлүүлээд буцаж явтал бэр их чинь жигтэйхэн сайхан аашлан чухам өөр хүн болчихгүй гэмээр найланхаа байлаа. Гэвч өөрөө энэ бүхнийг анзаарсангүй. Яах гэж ээжигээ тэгж их хөдлөгөө хэмээн өөрийгөө зөвхөн буруутгасаар.
Тэрээр ээжийнхээ дээлийг нөмрөн үнэрийг нь үнэрлэн буруу хараад унтаж буй дүр үзүүлэн хэвтэнэ. Гэтэл бэр их чинь ахтай шивнэн ээжийн энэ авдрын түлхүүрийг чи дүүгээсээ авахгүй мó? Ямар авдартай чигээр нь орхих биш. Дээхэн үед ээж надад нэг ам алдаж байсан юм. Өвгний хураас нь жаахан юм муу охиныг минь амьдралтаа золгуулчих байхаа гэж. Тэгэхээр ээж хоосонгүй л гэсэн үг. Энэ авдартаа л хийсэн байж таарна. Одоо үүрээ бид хоёрыг дагаж явна. Айлд зүгээр толгой хоргодож болохгүй зү. Хоёулаач гэсэн олон ялах нойтон хүүхэдтэй амьдрах гэж ядаж яваавс. Тэгээд чи бас нэг хүүхэд нэмчин. Миний өвгөн юун төлөө ганц ах нь үлээ дээ. Гэтэл зандан хүү эгдүүцэн. Чи чинь эрүүлв. Ээжийг хөдөөлүүлээд нэг ч хоноогүй байхад ийм юм ярьж байхаас ичгүй байна уу? Арайчтэй. Чи яагаад над руу хашгичаад байгаа юм? Би үнэн л юм ярьж байна. Тэглээгээд өгсний хойноос өөхөх биш. Одоо чи л охин дүүгээ гихгүй юм бол өөрхөн тэгэх юм. Чи тэгээд энэ юм мэдхгүй нэлх охин дүүгээ энд нь ингээд үлдэх гэж байгаа юм уу? Эсвэл бүх юмыг нь өгөөд мөрөөр нь тавьж замыг нь алдуулах гээв? За энэ удаа яахыгаа би мэдэж байна. Олон юм яриад байлгүй унт гэж анх удаага эхнэрлүүгээ ширүүхэн дуугарлаа. Хорлоо гайхан нүдээ их болгон зандан хүү рүү хараад нэг юм хэлэх гэснээ болон амаа хамхиад ороо нүжигнүүлэн хүнд биеэ эргүүлэн буруу харан хэвтэв. Өөрөө энэ хоёрын яриаг сонсоод арайчтай хэмээн бодож ээжийнхээ түлхүүрийг чанга атхан дээлэнд нь нүүрээ наан шөнжөнгөө уйлан нойргүй хонов. Маргааш нь гэр доторхыг янзлан явдал суудалтаа бэлтгэцгээлээ. Өөрөө ахыгаа нэг юм хэлэх гээд дөлөөд байгааг анзааран өөрөө авдрын өмнө очиж онгойлгон ээжийнхээ гих юмыг гаргаж үзвэл олигтой хувцс гоёл чимэглэл гээд байх юм юу ч байсангүй. Улсын баяр цагаан сараар өмсдөг хоёр дээл мөн анх мэдээ орох цагаас нь л зүүж байсан сүүжин эмгээ нандинан хөвөнд бон хийсэн харагдана. Өөрөө нэрээ энэ удаа эрэхт нь салгадгүй байсан эмгээ ёор зүгээгүй байсныг нэхэн саналаа. Аав нь хот руу хуралд явж шагнуулаад ирэхдээ ээжд нь алтан сүүжин эмэг авч өгч байсныг тодхон санаж байв. Тэрээр эмгийн ширтэнгээ бодол дарагдан суутал ах нь хажууд нь ирэн санаа алдаад чи өөрийнхөө хэрэгтэй гэсэн бүхнээ авдаа гэд мөрийг нь алгадав. Өөрөө заа химээгээд ээжийнхээ хоёр дээл хайртай эмэг мөн жижиг дөрвөлжин хайрцагт нямбайлан хийсэн ээж аав хоёрынхоо хэдхэн зургийг тэр чигт нь авлаа. Тэгээд ах руугаа хараад миний авах юм боллоо гэд холдов. Зандан хүү хоосон шахуу авдрыг эргүүлж тойруулан ухаж байтал баруун хойд мухарт нь нэг төмөр бичээний хайрцаг харагдав. Санаанд ч орлогыг гарган онгойлгол баримтг шиг боодолтой зөөлөн юм байх нь тэрэ. Судар юм байхтай химээгээ задлан үзвэл хэдэн төгрөг толгойгоор нь нямбайлан эрэмбэлсэн харагдана. Тэрээр хүн харчихвэ гэсэн шиг бушуухан таглаад тэндээс босов. Аавынхаа одон медалийг бүгдийг нь үүрээ авч байхыг хорлоо харчхаад энэ төмрөөр одоо яадаг байна? Хогны нэмэр байгаадаа химэн эгдүүцэн бодоод амжив. Тэр гурав гэрээ суллан тэр хавьда олон хүүхэдтэй ядуу ээжийнх нь багын найз болох Дая буурлын дөгөөд Улаанбаатарын зүг хөдөллөө. Өөрөө жижигэрсээр алсран холдож буй буйраа эргэн харж нулимсаа тогтоож дийлэхгүй санаа алдан санааширсаар өсөж төрсөн өлгийн нутгийнхаа шороонд аавынхаа дэргэд ээжигээ мөнхөд нойрсуулан хамгийн сүүлд хэлж байсан үгийг нь хизээч мартахгүй гэсэн шиг амандаа давтан цээжний махаа зулгаан энергүй хорвоод гомдон хэлэх үгээ олохгүй гансран явна. Өөрөө хэдий хүсгүй байсан ч ахындаа ирэхээс өөр арга байсангүй. Тэрээр хичээлдээ яван тарангуутаа яг л өөрөө хүүхдтэй хүн шиг яарвчлан гэрлүүгээ гүйнэ. Ахынхаа 3 хүүхдийг зөөхөөс эхлээд гэрийн ажил гэж барагдах юм биш. Хажуугаар нь төгсөх анги гээд хичээл ихтэй. Сургалтын төлбөр нь нэхэгдээд хугацаа заан өгөхгүй бол сургуулиас гаргана гин. Нэг орой ах нь овоо эрт ирлээ. Бэр их чинь ирээгүй л байв.
Өөрийн ахтай хоолыг нь аяглан өгөөд өөдөөс нь хэсэг харж байгаад хулган байж төлбөрийн асуудлаа хэлж ээж уг нь амьдтаа миний дахиад 1 жилийн төлбөрийн байтугай мөнгө байгаа гэж байсан да гэтэл Занданхүү царай нь хүрэнтэн юу ч дуугарсангүй. Өөрөө ч ахыгаа мэдэх болохоор дахин тэр талаар ярьсангүй. Занданхүү ээжийнхээ авдарнаас авсан мөнгөөрөө эхнэртээ 1 байрны подвал түрээслэн оёдлын цех ажилуулахаар авч өгсөн билээ. Тэрээр одоо өгье гэсэн ч мөнгө байсангүй. Өөрөө ээж нэрээ тэр мөнгөө хаана хийсэн юм болоо? Надад л хэлмээр юм. Ах мэдэж байгаа юм болов? Эсвэл ямар ч мөнгө байгаагүй ээж андуурв? Тэр хоёр минь яаж л тийм их мөнгө хурааж амжих вэ? Ахныг арга бодож байгаа байлгүй хэмээн цагаахан бодол дотроо тээлээ. Занданхүү орой хорлоог тосож аваад харих замдаа өөрийн төлбөрийн асуудлыг хэлтэл хорлоо байдгаар уурлан 1 амьсгаагаар үглэж гарав. Би юугаа өгөх юм? Та нарыг тижээх гэж дээрээс нь энэ охин дүүгчин хүртэл авч явж байна. Чи яасан хүн өрөвддөггүй юм? 1 байгууллагын хаяа мансан унхайгүй нягтлан нэрнээс хэтрэхгүй чам шиг эр хүнийг ямар өрхийн тэргүн эцэг хүн гэдгийг. Авдаг хэд чинь хаана хүрдэг гэж бодно. Намааг ер нь яаж зохицуулж байна гэж чи бодож байна? Хэмээн тачигнаж гарав. Занданхүү өгнө бид хоёр яриад ээжийн мөнгийг үүрээд хэрэг болохоор нь өгнө гээцтэй. Хэмээн сулхан дуугарвал чи одоо л мөнгө төгрөг тооцож гээгүүлдэг болж гиндэ. Чи бид хоёрыг тусдаа гарахад бас өдийг хүртэл манай гэрийнхнээс баг гэлтгүй хэмлэж байсан мөнгөний дүн хэд гарах юм бол хэмээн үгэлсээр байлаа. Занданхүү яагаад ч юм дээлхгүйгээ мэдэх болохоор тэгсхийгээд дуугүй болов. Өөрөө сургалтын төлбөрөө өгч чадахгүй байсаар арга буюу жилийн чөлөө аван сургуулиасаа гарлаа. Тэрээр ахтаа гомдохын дээдээр гомдон хэлэх үгээ баран сууна. Өөрөөд найз нөхөдгээд ядаж нэг ч хүн байхгүй болохоор хэнтэйгээ ярьж дотроо онгойлгохоо мэдэхгүй аргаа барахтаа хашааныхаа банхартаа жаахан ярьж сэтгэлээ онгойлгодог байв. Нэг орой бэр их чинь халамцуухан орж ирээд эхэл сайхан найланхаа аашаар "Өөрөө миний дүү наашаа суу. Ах эгч хоёр нь дүүгээ сургуулийг нь төгсөх гэж хичээсэн боловч үнэхээр барсангүй. Миний дүү бодит амьдралыг нүдэрээ харж байгаа үсттэй. Цаан чинь юмны үн улам өсөөд амьдрахад улмал хүнд болоод байна. Чи өдөрт гэрт сууж байхаар эгчтэйгээ хамт ажил. Цалин мөнгөөж хурааж өөртөө зарцуул хэмээн анх удаага эмэгтэй хүн шиг эгч хүн шиг үг хэлв. Өөрөө түүнд үнэхэрийн баярлаж заа хэмээн зөвшөөрлөө. Ийхүү маргааш өглөөнөөс нь эхлэн бэр эгчтэйгээ нийлэн 3 хос хийх болов. Мэдээж хэцүү байсан ч багаасаа дээл ойж хөгцүү хөндлөн барьж сургасан ээжтэй л талархахаас өөр зүйлгүй. Тэрээр ажил хийдэг болсноос хоошоо цаг ч овоо хурдан өнгөрч мөн өөрийн гисэн цалинтай болно гэхээс баярлахгүй яж чадсангүй. Анхны цалинж 10 хэд хоногийн дараа буулаа. Өөрийнхөө хөдөлмөрөөр авсан юм хэмээн бодхоос л багч гисэн хэдэн төгрөгөн түүнд юунаас ч илүү эрхэн байлаа. Өөрөө цалингаа цүнхнийхээ доор хийн байн тэмдчин шалгаж явна. Автобуснаас буугаад яагаад ч юм дэлгүүр орон өөрийнхөө дуртай зүйлээ авч идмээр санагдав. Анхны цалинг өөртөө зориулна гэд тэрээр дахин цүнхээ дэлгэн мөнгөө хараад шэнэвтэрхэн 500-ийн дэвсгэрт гарган нямбайлан цүнхнийхээ арын цахилгаантай хэсэг тэгээд "Ээж, охин нь өнөөдөр анхны цалингаа авлаа. Танд дээжийг нь өгнө хэмээн өөртөөгөө ярин эхэл хөгжилтэйгээр өөртөө болон дүү нартаа амттан аван мөн нэг удаач болов хэмээн гэртээ талах ногоо авлаа.